За Global MBC төв нь Солонгос улсад байгуулагдаад 2 жилийн нүүр үзжээ. За энэ хугацаанд олон төрлийн үйл ажиллагаа явуулахаас гадна хамгийн гол нь Global MBC явуулын студ ажиллуулж Солонгос дахь монголчуудынхаа үед ажиллагаа, үзэл бодол, дуу хоолойг бусдад хүргэх, тэднийхээ хөлс хөдөлмөр, олж байгаа амжилт, алдаж байгаа алдаа оноог бусдад түгээж, за тэгээд бусдад мотивац өгөх ийм зорилготойгоор контент нэвтрүүлгүүдийг хийж байгаа. За 2 жилийн хугацаанд амжилтын амд гэдэг нэвтрүүлгийг 20 дугаар хийсэн байна. За таныг дайлъя гэдэг чөлөөт контентийг 1 жилийн хугацаанд 11 дугаар хийсэн байна. За мөн богинохоо хугацаанд хүмүүст хэрэгтэй мэдээллийг түгээх зорилгоор хийдэг зочинтой подкаст гэдэг нийт 4 дугаар хийсэн байна. За гадаадд байгаа монголчуудын хувьд бол наана ингээ харахад бол маш сайхан нийгэмд ажиллаж амьдраад за идэж явах өмсөж тухаар дутхгүй байгаа юм шиг боловч яг цаана нь бол сэтгэлийн маш нарийн зүйлүүд байдаг. Эх орноо, элхэн саднаа, гэр бүлээ, найз нөхдөө маш их сандаг. За тэгээд тэднийхээ төлөө өөрсдийнхөө амьдрал ахуйг сайжруулахын төлөө энд бол цаг наргүй хөлс хөдөлмөрөө гаргаж ажиллаж байгаа. Энэ хүмүүсээрээ бид маш их бахархдаг. За монголчууд бид бие биенээ хайрлаж, ойлгож, бие биенээсээ суралцаж, бусдынхаа сайн сайхан явж байгаа, амжилтаа явж байгааг хүлээн зөвшөөрч, дэмжиж чаддаг байх. За тэгээд дутуугаа нөхөж нэгдэж чадах юм бол бидэнд хүрэхгүй зам гэж байхгүй. Тийм учраас бид нэгдхийг маш чухал зорилгоо гэж үздэг. Тэгээд Global MBC бол хэний ч өмнө хувь хүн болон байгууллагын өмнө үе таалга үргэлж нээлттэй байх болно. Монголчууд бид бие биенээсээ суралцаж, бие биенээ нөхөж, өөр хоорондоо өрсөлдөн арцалдах биш, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг бий болгох ёстой юм аа. Ингээд дэлхийгээс хөгжилтэй улс орноос хөгжлийнх нь нууцаас суралцаж өөрсдийнхөө оюуны болон эдийн засгийг улам бүр бэхжүүлэн батжуулаад эргээд тодорхой хугацаанд эх орондоо очиж эзэн байж амьдарцгаая гэж уриалж байна. Ингээд ирж буй 2025 онд хүн бүхэн өөр өөрийн өвдлөөрөө өөр өөрийн мэддэг чаддаг бүхнээ дайчлан гаргаж оюунаа болон эдийн засгаа бэхжүүлэн хөгжүүлж эрүүл их сарвуу сайхан сансан хүслэн сэтгэлжлэн бүтэж байхын үлзийтэй өрөөлийг өргөн дэвшүүлье.